Бүгд найрамдах Солонгос улсын SBS телевизийн бүтээл Wailed Musician хөшигний арын дуучин. Азийн шилдэг дуу хоолой шалгаруулах энэхүү уралдаан төвшрөлгийг Монголын үндэсний олон нийтийн телевиз албан ёсны эрхтэйгээр зохион байгуулна. Азийн 13 орны шилдэг дуу хоолой төвшрөлдөх 14 стэйж насны pop, hip-hop, R&B, баллад усгалаа дуулдаг хүн бүхэнд боломж нээлттэй. Та оролцохыг хүсвэл Wailed Musician MNB-ийн хаяг руу өөрийн товч танилцуулга болон 90 секундын дуулж байгаа бичлэгээ илгээгээрэй. Шилдэг 3 оролцогч бүгд найрамдах Солонгос улсад зохион байгуулагдах Азийн ялагчийн төлөөх уралдаанд оролцох эрхтэй болно. Бүртгэлийн хугацаа 2025 оны 5 дугаар сарын 12-нд дуустал. Дэлгэрэнгүй мэдээллийг 88 26 26 15 88 4 18 42 Зөвхөн хоолоогоор шүүлт явагддаг хөшгөний арын дуучин ширүүн өрсөлдөөнийг даван 22 оролцогч үндсэн шатанд шалгарн үлдлээ. Шалгуур их өндөр болсон байна. Огцом өндөр болсон. Хүйтэн хандах шаардлагагүй болсон болов те. Нийт 7 шүүгчийн саналаар тэнцэж хагас шигшээд өрсөлдөх боломжийг авсан байна. Тэгэхээр баяр хүргэе. Хагас шигшээгийн даалгавар бол шүүгчдийн үзүүлбэр юм. Шүүгч бүр 2 оролцогчтой нэг баг болон сонгосон дуугаараа үзүүлбэр үзүүлэх ёстой. Тулан хэлбэрээр баг тус бүрээс зөвхөн нэг оролцогч л шигшээд шалгарах боломжтой болно. Оролцогчид болон шүүгчид нэг баг болж ямар үзүүлбэр үзүүлэхийг хагас шигшээ даяар харцгаая. Баяр хүргэе. Өнөөдөр бидэнд шийдэх ёстой нэг чухал зүйл байна. Дөнгөж сая тэнцсэн 14 хүний нэр тодорхой болсон. Эхлээд сонгосон шалгаруулалтын дуунуудаа хуваалцгаая. Дор бүрнээ сайн бэлдсэн байхаа гэж бодож байна. Юун жигс гэх вэ? Миний хувьд Юм Хён Сангийн Хэзээ болдог сонгосон. IU дуучинтай хамт дуулсан дуэт байгаа. Үнэн дээр шалгаруулалтанд тохирохгүй дуу гэсэн бодол төрсөн. Тийм гонигтай, тайван мэдрэмжийг илэрхийлэх нь үнэхээр хэцүү гэж бодож байсан чи ийм мэдрэмжийг илэрхийлж чадах хүнийг таниулахын тулд энэ дууг сонгосон гэх үү те. Аюугийн дүрд Тэр талаар бодож байгаа. Багийн тухайч бас бодож үзнэ. хүлээлт их байгаа шүү. Би мамама амтлагын Никол Каманы дууг сонгосон. Зөв санаа байна. Энэ дуу шалгаруулалтан дээр нэлээд дуулагддаг юм билэ. Тийм болохоор хамт дуулвал илүү сонирхолтой байх болов уу гэж бодоод сонгосон. Мамама хамтлагийн Никол Каманы чинь ялалтын дуу юм биш үү? Жон Духангийн шалгаруулалтын дууны талаар сонсъё. За би шинэ дуу сонгосон. Шинэ дуу. Би дуулахгүй харин продюсер хийх учраас өөрсдийн өнгө төрхийг шингээж чадах дуу байвал ямар вэ гэж бодоод тэгээд бүр шинээр дуу хий гэж шийдсэн. Ямар дуу хийсэн талаараа жоохон Тэрийг одоохондоо би хэлэхгүй. задлахгүй гэж үү? Тийм ээ, одоогоор задлахгүй. Нууцаа чанд хадгалж байна. Гэхдээ би бүгдийг сонссон. Нууц боцлолтой байсан. Сонссон бол та. Үнэхээр талархмаар зүйл нь Паккинтэй зохиолчоос би дуугаа авсан. Солонгосын 2000-ад он 2010-ад оны орхигдуулж боломгүй мэдрэмжийг илэрхийлсэн дуу байгаа. Энэ хөнгүүгээр бидний хөгжмийн ертөнц эргэлдэж чадахгүй гэхэд болохоор Эрдэнэ мэт олон сайхан дууны үгийг үлдээсэн Ким Ин Ха зохиолч маань маш гоёор ажилласан. Мөн би энэ дууны продюсерийн хувьд хэрхэн хийвэл илүү сайн тохирох вэ гэж бодож найруулсан. Бас би тусгаалan дууг маань илүү гоё болгож дуулж өгөх нэгэн хүнийг урьсан. MZ-ийн үнэхээр гайхалтай хөгжимчин мундаг дуучин ирэх тул ихээхэн хүлээлт тавиараа гэж хүсье. Дараа нь манай Солио. Миний хувьд Vincent Blue-гийн Бороо орон дууг сонгосон. Энэ дуу нь ритмтэй, чөлөөт, хүүхдүүд хүртэл дуулж болохоор учраас энэ дууг сонгосон. Гоё болно гэж бодож шүү. Би энэ дуугаа соль шүүгчийн Slow дууг сонгосон. Пакуанга хайн All of My Life дуу. Энэ дуу илүү нарийн ухаан шаардсан бүтээл юм шиг санагддаг.
Одоо шалгаруулалтанд оролцох оролцогчдыг тохируулах цаг байна. Бүгдээрээ чөлөөтэй зөвлөлдөөд шийдвэр гаргавал зүгээр гэж би бодсон. Миний бодлоор цохилт энд очих ёстой биш гэж юу? Ястай гой цогцож байна шүү. Ханнам хорооллын хоосон толгоодтой хамт All of my life дууны хэсэгт гүүгүү хороолол орох хэрэгтэй юм шиг санагдаж байна. Би ногоо мэлхийч гисэн тийшээ. Болохгүй. Бурхан минь. Тэгэл би эхлээд Болохгүй. Энэ хүний дуулах 1-р бодог бас энэ хүний дуулах 2-р бодог сонирхолтой биш вэ гэж юу? сонирхолтой байна. Өөрөө сонирхож байгаа үстэй. Тийм шүү. Үндэ сонирхож байна л да. Миний хувьд бол гол хорооллын Ким Сэ Жоныг. Энд үр дүнтэй тохирох хүн. Тийм шүү, тийм. Энэ хүн мөн биз дээ. Зүгээр юм шиг байна. Тэнцэх юм бол үнэн утгаараа шигшээ Хүчтэй юм аа. үргэлж үзхийг хүсдэг байсан хоёр хүн болохоор 1-2 шүү дээ ядч. Харин тийм ээ. Дээрээс нь нэг нь хасагдах нөхцөлтэй болохоор энэ Харин ихтэй тийм ээ. жоохон харамсалтай маа. гэхдээ л тэр дууг нь бүр сонсмор санагдаж байна. Зөвхөн дуу хоолой болон хөгжмийн авьяасаар нь шүүдэг хамгийн шударга тэмцээн Хөшигний арын дуучин сайн байна уу? MC Ханхэ байна. Шигшээ шат руу орох чухал үүд болох хагас шигшээ манай тайзна удахгүй эхлэх гэж байна. Бүгд тесэн ядан хүлээж байгаа. Хөшигний арын дуучин хагас шигшээ. Хагас шигшээгийн даалгавар нь шүүгчдийн даалгавар байсан. Шүүгчдийн даалгавар нь 2 оролцогч болон шүүгчдээ 1 баг болж 2 багийн нэг нь заавал хасагдах халз тулаан болох юм. Үзүүлбэрт хамтран оролцсон шүүгчээс бусад шүүгчид үзүүлбэрийг илүү сайн гүйцэтгэсэн оролцогчийг сонгоход болно. Шүүгчдийн хамгийн олон сонлыг авсан оролцогч нь шигшээд оролцох боломжтой болох юм. Эсвэргээрээ тэгж чадаагүй оролцогч нь автоматар хасагдах журмаар явагдана. Халз тулаанд ялсан оролцогч шууд шигшээд чалгараа зогсохгүй маш том шагнал авах болно. Ялагчийн шагнал бол хамтран оролцсон шүүгчтэйгээ дуулсан хагас шигшээгийн дуу нь албан ёсоор цомог болон зарагдах юм аа. За тэгвэл эхлээд Хөшигний арын дуучин нэвтрүүлгийн шүүгчдийн бүрэлдэхүүнтэй уулзцгаая. Түрүүн хэлсэнчлэн өнөөдөр шүүгчдийн хамт үзүүлэх үзүүлбэр байгаа. Ингээд Пол Ким шүүгч маань бэлтгэлээ маш сайн хангасан гэж сонссон. Тэсний ядан хүлээж байна шүү. Амаргүй аялал байлаа. Амаргүй байсан ч 2 оролцогчтойгоо хамт бэлтгэлээ маш хөгжилтэй хийсэн болохоор сонирхолтой байна баха. Сайн ажиллажээ. Манай шинэ үнжээ шүүгч. Энэ удаагийн шалгаруулалтын дууны найруулгыг үнэхээр гайхалтай хүн хариуцсан гэж сонссон. Тэр хүн бол үнэхээр Солонгосын хөгжмийн ертөнцид тэргүүлж байгаа. Хамгийн шилдэг продюсер байгаа. Хэн бэ? Жон Дун Хуан шүүгч. Дууг бүтээх тал дээр илүү сайжруулалт хийж өгсөн байгаа. Шивэнжин шүүгч өөрөө утсаар холбогдож хөгжмийн бүтэц чиглэл болон олон төрлийн дууны санаа өгч би их хичээнгүй хийсэн. Өөрөө шууд хүсэлт тавьсан юм байна тийм үү? Татгалзахын аргагүйгээр бас Шивэнжин шүүгч маань дээд курсын минь ах болохоор ямар тач хичээнгүйлэн туслахыг хүссэн. Оролцогчид болон шүүгчд маань ямар хамтын ажиллагаа харуулах бол гэдэг их сонирхолтой санагдж байна. Ингээд хагас шигшээгийн үзүүлбэрээ эхэлцгээе. өнөөдөр харуулахыг хүсэж байгаа үзүүлбэр бол Нийлэмж зохицол сайтай үзүүлбэр. Гэгээлэг хөгжилтэй. харамсах зүйлгүй тийм үзүүлбэр. Үзүүлбэрээ маш сайн үзүүлэхийг хүсэж байна. Ингээд хагас шигшээгийн үзүүлбэрээ эхлүүлцгээе. Эхний үзүүлбэр Соль шүүгчийн үзүүлбэр байх болно. Хамтдаа үзүүлэх үзүүлбэр оролцогчид болоо Абан хорооллын Дэнгийн Ирвэхэ болон Волпи хорооллын Жангу нар байна.
Сөөдөр нь харагдаж байна шүү. Үнэхээр гоё болж ирсэн байх шүү. Харагдаж байгаа юм уу? Соль шүүгч хөшигний арын дуучин нэвтрүүлгийн нэршгэ маш хатуу хамгаалалтын дунд бэлтгэлээ явуулсан гэж сонссон. Тэр хатуу байсан талаар тайлбарлах боломжтой юу? Яа харахгүй хажууд байгаа хэр нь байхгүй. Хажууд байгаа мөртлөө байхгүй. Харин тийм ээ, хажууд байгаа хэр нь байхгүй. Амьсгалж байгаа нь хүртэл мэдрэгдэж хамтдаа дуулж ямар нэг зүйлийг хамт хийж байгаа юм шиг байсан ч харах боломжгүй болохоор Тэгвэл нэг газар байгаагүй гэсэн үг үстэй. нэг газар хамт байсан. Тэгээд нэг газар байсан мөртлөө царайг нь огт хараагүй гэж үү дээ. Сайн байна уу? Сайн байна уу? Сайн байцгаана уу? Ийм байдаг бах нэ. Яаж дундаа хантай байж сайн байцгаана уу? Сайн байна уу? Сайн байна уу? Соль шүүгчийн дууг сонгосон байна. Take it slow. Би зарсхийх шиг болсон. Тэгээд тэнцвэлсэн. Дээд өнгө болон жинхэнэ хоолойг чөлөөтэй сольж ашиглаж байгаа нь үнэхээр гайхалтай чадварлаг байна. Сайн байна уу? Би зарсхийч байна шүү. Үнэхээр сайн байсан болохоор тэрний сөнгөд дууны өнгө нь маш дор булам санагдсан. 잊어야 한다면 잊혀지면 좋겠어 다시 Зөвхөн дуу хоолоогоор өрөвдөлтэй гонигтай мэдрэмжийг мэдэрч чадсан болохоор Ийм сэтгэл хөдлөлийг яаж ингэж гаргаж чадаж байгаа юм болоо? Энэ бол өрсөлдөөн гэхэд үнэхээр амаргүй санагдаж байна. Надтай хамт үзүүлбэр үзүүлэх болно. Дууны маань 8 дугаар батг дээр ийм мөр байгаа. 8 дугаар батг хүртэл би таны үнэн чүтэн бишрэгч тантай хамт дуулах болсондоо маш их баяртай байна. Гоё байна уу? Тийм ээ. Ингээд би биенийхээ царайг харахгүй дуулж байгаа ч гэсэн бүгдээрээ энэ дуун дотроо уулзаж болохгүй гэж юу? Vincent Blue-гийн Бороо орж байна дууг сонгосон байгаа. Энэ дуу нь өөрөө зохиож дуулах хэсэг ихтэй бүтэн нот болон хагас нотоор доод өнгүүдийг чөлөөтэй сольж дуулж болох дуу гэж хэлж болно. Бүгдээрээ дуулахдаа маш сайн хүмүүс учраас хэрхэн мэрэгжлийн сэтгэлгээгээр тайзан дээр яаж хөгжилдөж чадах эсхийг би ч бас хармаар байсан болохоор энэ дууг сонгосон. It seems like loneliness needs to get 내일을 다 이제 가져라 Банжу энэ дууг яг өөрийнх нь дуу юм шиг урд нь мэддэг байсан юм шиг дуулж байна. Ингээд энэ хүртэл явъя. 오랜 비가 그칠 것처럼 Өнгө нь арай дээрдж байна уу? Арай дээр байна уу? Валпи хорооллоо. Би юу? Тэ? Удаан борооны дараа тэр хэсгийг дахиад нэг удаа дуулаад өгөөч. 오랜 비가 그칠 것처럼 Энэ хэсгээс шууд удаан бороо зогсох гэж байгаа мэтгээд хоолоогоо өндөрсгөж чадах уу? Арай өндөр байгаа юм болов? Чадах юм шиг санагдаж байна. Чадхаар байгааз. Валпи хорооллын хувьд дуугаа дуулах үедээ жаахан сэтгэл дундуур байгаа надад мэдрэгдсэн. Валпи хорооллын хэм маяг болон орох өнгөний хувьд интервалын хувьд бүтэн нотоор илүү хүчтэй дуулах хэсгүүд арай олон байвал зүгээр юм болов уу гэж бодоод өөрчлөөд үзье гээд ийм хэм маягаар явсан. Одоо энэ хэсэгт гуруула хамтдаа хосолж дуулах ёстой. Обон хорооллын хувьд энд дээд өнгө бол зүгээр юм болов? Хийж чадхаар байна уу? Үзтээ хэтэрхий өндөр байна уу? Яаж юм? Уучлаарай. Үнэхээр сонирхолтой байна. Дахиад үзэх үү? Just feel so sad
чадах юм шиг байна. Тааруулж чадах юм шиг байна. Илүү сайжрахын тулд бэлтгэлээ илүү сайн хийх хэрэгтэй гэж бодож байна. За тэгвэл бэлтгэлээ зөндөө хийгээрэй. Өнөөдөртөө ингэж өндөрлөө. Баярлалаа. Өчигдөр обон хороололтой хамт тусдаа байр гаргаад хамтдаа бэлтгэлээ хийсэн. Би биетэйгээ илүү зохицсон, хөгжилтэй, эрч хүчтэй үзүүлбэр үзүүлэхийг хүсэж байна. Айж сандралгүй бэлдсэн бүхнээ бүх чадлаараа үзүүлж чадах юм бол тэмцэж чадахгүй унсан ч харамсах зүйлгүй гэж бодож байна. 이 밤은 길지 않을 거라면서도 비가 와 아무 말도 꺼내지 않을 거라면서 비가 와 이렇게 될 것까진 아니었는데 비가 와 그닥 기억하고 싶지는 않아 멍나가는 꿈을 위해 짧은 건발을 Who cares? 대체 여기 네가 뭘 알아? 멈추지 마라 till the morning 어제까지도 이러지 않았을 거짓말들은 늘어놓네 나 잠깐 기다려봐 내 말을 I just feel so sad inside 오늘을 잡아 둔 채 잠에 드네 yeah, yeah. 닿으면서도 비가 와 아까만 해도 꺼진 불이었는데 비가 와 아까만 해도 꺼진 불이었는데 비가 와 그닥 돌아가고 싶지는 않아 Oh my darling 비켜가 잠든 자리 색깔 없는 시간 속에도 있을 거야 분명 뭔가가 멈추지 마라 till the morning 그때까지 지키지도 못할 약속들만 자꾸 늘어가네 But I like it 이러지러 Oh just feel so sad inside 오늘을 접어 둔 채 잠에 드네 yeah, yeah, yeah. Oh, it seems like I'm lonely and it's the 같은 이 밤을 다 이제 가차려 Just feel so sad inside 오늘을 접어 둔 채 잠에 드네 yeah, yeah. Oh, it seems like lonely 내 스타일 같은 애 오랜 비가 그칠 것처럼 Just feel so sad inside 오늘을 잡아 둔 채 잠에 드네 yeah, yeah, yeah. Oh, it seems like lonely
Мундаг юм аа. Ямар гоё дуулваа. Зугтахын аргагүй сонголтын мөч үлдсэн байна. Хэн үлдэж хэн хасагдаханд хаамгаглахад үнэхээр хэцүү. Манай Жон Тухайн шүүгч Асуулт асууж болох уу? хинээс нь вэ? 3 хүний хинэн сая Акаман гарч ирэх үед хамгийн доод өнгийг дуулсан юм бол Хамгийн доод өнгийг би дуулсан. тэгвэл дунд хэсгийг за ойлголоо. Баярлалаа. Энэ асуултыг асуусан нь үнэлгээнд нөлөөлж байгаа юу? Тэмээ тэр дөрвөн мөрөөр шүүлтээ хийх юм шиг байна. Обон хорооллын дэнгийн ирвэхийн эсрэг Волпи хорооллын жангу, Волпи хорооллын жангу, Обон хорооллын дэнгийн ирвэхэ. Шүүгч та бүхэн яг одоо сонголтоо хийнэ үү? Үнэхээр харамсалтай юм аа. Харин тийм ээ. Яг л энэ тэнцвэрхэн байлаа. Гэхдээ энэ зүг баха. Яг үндэ би үнэхээр хэрэгэлжлээ. 4-3-аар Обон хорооллын дэнгийн ирвэхэ шигшээч шалгаран үлдлээ. Баяр хүргэе. Шигшээч шалгаран үлдэж чадлаа. Баяр хүргэе. Эхнээсээ маш амаргүй өрсөлдөөн байсан ч би оноог хараад маш их гайхсан. Эхлээд Жон Тухайн шүүгч борооны үзүүлбэр ямар байсан бэ? Хэлээч. Соль шүүгчийн дууны өнгө маш гоё байсан. Үнэхээр гоё үзүүлбэр байлаа. Хэсэг хугацаанд шүүлтийнхээ мартчихсан байсан шүү. Акапелла хэсэг орж ирэх үед л би ч нэрээ шүүлт хийх ёстой шүү гэж бодогдсон. Үнэхээр жижигхэн зүйлс байсан ч дунд хэсгээр дууны өнгө нэлээд алдагдаж байсан. Тэгээд би асуугаад дууны өнгөө тохируулсан хүнд саналаа өгөхөөр шийдсэн юм. Энэ дууг илүү чөлөөтэй дуулж байгаа хүнд оноогоо өгөхийг хүссэн. Гэхдээ хоёулаа маш сайн дуулсан шүү гэж хэлмээр байна. Харамсалтайгаар хасагдсан ч гэсэн манай Волпи хорооллын жангууд саналаа өгсөн шүүгчд олон байлаа. Тогтвортой байдал гэж хэлэх үү? Тэр талаараа манай Волпи хорооллын жангуу илүү сайн тааруулсан гэж бодоод сонголтоо хийсэн. Тэгээд шүүгчдийн саналыг харахад 4-3 болсон байсан. Үнэхээр энэ хоёр оролцогчдын хувьд бол нэг нь арай муу байсан бол ийм хариу гарахгүй байх байсан баг. Тэгээд маш их хичээнгүй ажилласан манай шүүгч Соль болон хоёр оролцогч нартаа үнэхээр баярлалаа гэж чин сэтгэлээс хэлмээр байна. Хамгийн анхны шигшээч шалгарсан оролцогч Обон хорооллын дэнгийн ирвэхэ. Сэтгэгдэл ямар байна вэ? Итгэж чадахгүй нэ. Сэтгэгдэл маш өндөр байна. Анх удаа таны хоолойг сонсож байна. Хүчирхэг Гёнсон мужийн энерги мэдрэгдэж байна шүү. Би ч бас Гёнсон мужийн хэл та. Шигшээд шалгаран үлдлээ өөрийн сэтгэлийн үгийг хуваалцсан уу? Бүх хүчээ дайчлан эцэг хүртэл хичээх болно. Амжилт хүсье. Баярлалаа. Шигшээгийн үзүүлбэрийн тэсэн ядан хүлээж байна. Волпи хорооллын жангуу маань харамсалтай шигшээд шалгарч чадсангүй. Хасагдсан учраас одоо шууд царайгаа илчлэх боломжтой. Царайгаа илчлэхийг сонгох уу? Царайгаа илчлэхийг та сонгох уу? Царайгаа илчлэхийг та сонгох уу? Тийм ээ. Тийм ээ. Таалагдж байна. Волпи хорооллын жангуу урагшаа гараад ирнэ үү? Сайн байна уу? Сайн байна уу? Ингэж нэг юм уулзлаа. Та хоёрт их сайхан байгаа байх.
Соль шүүгч маань илүү их баярлж байгаа болов уу? Үнэхээр их баяртай байна. Миний төсөөлж байсан нэг төсөөлөл байсан. Учир нь нэр нь Вальби хорооллын Жангу байсан шүү дээ. Хөөхөн мэдрэмж төрж байтал үнэхээр хөөрхөн юм аа. Игдэ өрчглээ. Баярлалаа танд. Жангу шиг сэтгэл татам юм аа. Огт сандрахгүй байгаа юм шиг байна. Яагаад Жангу гэсэн? Би Жангуд үнэхээр их дуртай учраас үг яриа маань ч гэсэн Жангу шиг болж өөрчлөгдсөн. Өө тийм байна. Тийм болохоор би бусдыг дуурайхтаа сайн. Хөөх тийм үү? Үзүүлж болох уу? Одоо ч гэсэн баг зэрэг Хөөхөн ихч биш шүү. Хөөхөн ихч биш шүү. Адилхан байна. сайн байна шүү. Царайгч харсан их сонирн байна. Надад сонирхсан нэг зүйл байна л да. Өөрөө дуулдаггүй. Тийм ээ. Би одоо дуучин, ая зохиогч, жив нэрээр ажиллаж байгаа. Мөн Сөүл урлагийн их сургуулийн 2 дугаар курсын оюутан Чонжиу байна. 2 дугаар курсын оюутан. Тэгээд л Вольпи хороолол байсан юм байна. Тийм байна. Гэхдээ дээд курсын маань ах намайг хаслаа. Ястаа уучлаарай. Дээд курсын маань ах намайг хаслаа. Ястаа уучлаарай. Яана. Урдчлаад хэлэхгүй дээ. Урдчлаад хэлэхгүй дээ. Доод курсын дүүн гэж огт төсөөлөөгүй байх. Ямар санагдж байна те? Би өөрөө л муу байсан болохоор унсан юм чин дээ. Надад үнэхээр хэлэхүүг алгаа. Үнэхээр их уучлаарай. Вольпи хороолныг таарах хэрэгтэй байж л дээ. Харин тийм ээ. Гүй яаж вэ? Би нэг зүйл сонссон л да. Өөр нэг шүүгчийн удаан хугацааны фэн байсан гэж. Тийм ээ. Highlight. Бүр дунд сургуульд байхаас фэн нээсэн. Дунд сургуульд байхасаа юу? Үнэхээр Санамсаргүйгээр үнэхээр Highlight хоёр маань хоёулаа Вольфролын Жангууд санал өгсөн байна. Гайхалтай маа. Сонгоогүй байсан бол яана. Энэ удаа харамсалтай та шалгарч чадсангүй. харамсмаар байгаа ч би хамгийн сайнаараа хичээсэн болохоор их харамсахгүй байна. Цаашаа ч гэсэн үргэлжлүүлэн ажиллаж дуунууд бичих болно. Илүү хөгжсөн байхаа маань хараад дэмжээрэй гэж хүсэж байна. Хоошич ч гэсэн бид нар Жангугийн дууг дэмжсээр байх болно. Маш сайн байлаа. Энэ удаагийн үзүүлбэр болоо Яндаил шүүгчийн үзүүлбэр байна. Яндаил. Хамт үзүүлбэр үзүүлэх оролцогч бол Гүгүү хорооллын F 100% болон Тийм ээ, үнэхээр сайн давсан шүү. Тийм шүү, үнэхээр сайн байсан. Дууны эхний хэсгээс л хүчтэй өрмөц хоолойтой юм шиг санагдсан. Өөрийн гэсэн өрмөц хоолойн өнгөтэй юм шиг. Удооны хоолны газар шиг санагдсан. Маш сэтгэл хөдлгөн байлаа. Гүгүү хорооллын F 100% болон Итамон хорооллын AI. Энэ удаа ч гэсэн сайн болох байхаа. Сонирхолтой байна шүү. Дууны талаарх ойлголт нь маш өндөр. Мэдрэмжийг маш сайн ойлгодог хүн шиг санагдаж байна. Диснейн хан хүү шиг хоолойтой юм аа. Маш чадвартай хүн гэж бодож байна. Маш байгуу байна. Бодож байна. Боддог AI. Сүүдрээс эхлээд төлөвлөгөө сайтай нь харагдаж байна. AI болон F-ийн уулзалт дээд зэрэглэлийн мэт санагдаж байна. Сая ТV-ийн хорооллыг харахад тодорхой төлөвлөгөөтэй байсан. Миний асуусан зүйлд хэзээ ч сэтгэлээсээ хариулж байгаагүй.
Нэрэ шүү. Бас гүгүү хороол бол мэдрэмжээр шийдвэр гаргадаг. Мэдрэмжээрээ юу? Ямар хариу гаргахын ёстой төсөөлөх боломжгүй. Бүгдээрээ Янда Элийн багт нэгдсэн байна. Маш сайн байна. Бүр гинт сандраад чичирч эхлэв. За эхлээд Ямар гонигтай юм бэ? гүгүү хороол бодсноос илүү сайн хариу үйлдэлтэй байна шүү. Итэвэн хорооллын зан чанар ямар хувь вэ? Харж байгаачлан тайван дөлгөөхөн ямартай ч маш сэтгэл хөдлөн байна. Сэтгэл нь хөдөлсөн гэж юу? Тийм ээ, баяртай байна. Итэвэн хороол танд ямар санагдаж байна? Гоё байна. Хоёр оролцогчийн хувьд стил нь огт өөр байсан. Хамтдаа дуулахаар сонгосон дуу бол All of My Life. All of my life 내가 힘이 들 때 You are all of my life 네가 날 채웠는데 Хоолойн хүч шаардсан дуу биш учраас баг зэрэг хөгжүүлж илүү сэтгэл хөдлөлттэй болгоод дээд өнгөөр үзүүлж өгөхийг хүсэж байна да. Би үнэндээ тэгж бодаагүй л дээ. Би дээд өнгөөр хоолойгоор сэтгэл хөдлөлөө илэрхийлэхээс илүүтэйгээр илүү нарийн мэдрэмжийг гаргаж үг нэг бүрт сэтгэл гарган дуулахыг хүсэж байна. Нэмж дуулахын би нэг сонсож үзээд энэ нь зүгээр юм байна гэж бодсон хэсгээ сонгох уу? Бодож ирсэн дөрвөн зүйл байгаа. 모든 게 다 모든 게 다 모든 게 다 Энэ хүртэл Маш гоё санагдаж байна. Яг л таамагласнаар өрсөлдөгч маань маш хүчтэй зэвсэгтэй хэлсэн байна. 없진 않지만 더 많이 가져야 사랑도 이어갈 수 있는 이 세상에서 Ноот нь яаж бичигдсэнийг хараагүй болохоор энэ хэсэг надад баг зэрэг бэрхшээлтэй л байна. Өөрт байхгүй зүйлээ авах гэж оролдох юм бол болохгүй гэж бодож байна. Харин өөрт байгаа нөөц бололцоогоо бүрэн гүйцэд ашиглах хэрэгтэй гэж бодож байна. Бэлтгэлээ хичээнгүйлэн хийх болно. Итэвэн хорооллын хувьд хоолойн цар хүрээ сайтай биш боловч үе үе гарч ирдэг илүү чимэглүүр гүйцэтгэлүүд нь маш сайн байдаг. Бэлтгэлээ сайн хийгээд илүү сайжруулах боломжтой хэсгүүд байгаа. Илүү нарийн чимэглүүр амьсгалын төгсгөл болон амьсгалын чимээ нэг бүрийг хүртэл хөгжимшиг сонсгохыг хүсэж байна. Би дээд өнгөөр дуулдаг болохоор цаанаасаа гарч ирэх гүн сэтгэл хөдлөл байдаг. Тийм болохоор санаа зовхгүй байна. 너무 힘들어 삶에 지고 되는 것도 없고 가족도 안 보이고 언제부턴가 나도 중요하질 않고 없진 않지만 더 많이 가져야 사랑도 이어갈 수 있는 이 세상에서 All of my life You're all of my life 그러고 보면 너를 만나 참 많이
했어 꿈이 생기고 네가 가진 꿈도 이뤄주고 싶었어 나 그러려면 더 높은 곳에 올라가야만 했어 더 높은 곳에 올라가야만 했어 더 많은 것들을 가져야 가능했어 다 가질 때쯤 사랑보다 꿈이 더 커졌어 All of my life 내가 힘이 들 때 You are all of my life 네가 날 채웠는데 다른 어떤 걸로 나를 채워봐도 All of my life You're all of my life 채워지지가 않아 그렇게 우리 바래왔고 간절했던 거잖아 이젠 내 방에 가득한데 나도 아무것도 없는 방 안에서 넌 혼자 이렇게 주저앉아 울고 있었니 All of my life 넌 내 전부인데 이 모든 게 다 무슨 소용이 있는데 어디선가 이 노래 어디선가 이 노래 듣게 된다면 All of my life 네 얘기가 맞아 Дууг яаж ингэж гоё дуулдаг байна? Гурван дуучны тайван бөгөөд гунигтай сэтгэл хөдлөлөөр дүүрсэн үзүүлбэр боллоо. Ингээд сонголтын цаг ирсэн байна. Гүгүү хорооллын F100% эсрэг Итэвэн хорооллын AI, Итэвэн хорооллын AI эсрэг гүгүү хорооллын F100%. Үнэхээр хэцүү сонголт хийх хэрэгтэй болж байна. Манай шүүгчид сайн бодох хэрэгтэй шүү. Шүүгчид сонголтоо хийгээрэй. Та бүхнийг хүлээж байна. Сонирхолтой байна шүү. Ийм байна гэж сансангүй. Галзуу юм аа. Дахиад ийм хариу гарчээ. 4-3 гэсэн оноогоор. Гайхалтай юм аа. Итэвэн хорооллын AI шигшээд шалгарч үлдлээ. Баяр хүргэе. Дахиад л 4-3 гэсэн оноо гарчээ. Харамсалтай юм аа. Пол Ким шүүгч. Үнэхээр маш хэцүү сонголт байлаа. Гэхдээ бас миний сэтгэлийг булаасан яг нэг хэсэг байсан. AI-ийн эхлээд орсон тэр хэсэгт. Үнэхээр нүдэ нээж чадахгүйгээр маш их сэтгэл хөдлөж байлаа. Яг л бүр тогонд цохиулсан юм шиг. Нүдэ нээж чадхааргүй үнэхээр сэтгэл баясгасан дуу байлаа. Тэр хэсгийг би мартаж чадахгүй байсан. Манай гүгүү хороолол үнэндээ их хүлээлттэй байсан.
Гэхдээ сэтгэл хөдлөл ихтэй дуунууд дуулахдаа хэтэрхий дасчихсан болов уу гэсэн бодол төрлөө. Тиймээс энэ удаагийн дууг жаахан илүү тайван хүлээн авч тайван хэрн дотор нь гуниг мэдрэгдвэл илүү гоё байх байсан болов уу гэж бодон ийм сонголт хийсэн юм аа. Миний хувьд уг нь гүгүү хорооллын хоолой их таалагдж байсан. Энэ удаагийн дууны хувьд F100 давж 120, 130% хүртэл сэтгэлд маань хүрсэн гэж бодож байна. Түүнтэй харьцуулахад AI үнэхээр хиймэл оюун ухаан шиг оруулсан зүйлсийн дагуу их энгийн тайван бөгөөд зөв хариулт гаргасан гэж бодож байна. Тиймээс би энэ дууны хувьд AI-ыг сонгохоор болсон. Манай гүгүү хорооллыг сонгосон Шин Юнжи шүүгч. Үнэн дээр энэ дуу эхнээсээ төгсгөл хүртлээ. Сэтгэлийн шугамыг дагахад маш хэцүү дуу шиг санагдаж байна. Тиймээс би энэ удаад хэн нь илүү дуундаа бүрэн орсон бол гэсэн тийм бодолтойгоор шүүлтээ хийсэн. Тэгээд би хоёр оролцогчийн дууг сонсоод F100%-ыг сонгохоор болсон. Шигшээ чалгарсан манай Итивон хорооллын AI шигшээгийн үзүүлбэр энэ ч бас тэсэн ядан хүлээж бай. Харин гүгүү хорооллын F100% маань харамсалтайгаар шигшээд орох боломжгүй болсон. Гүгүү хорооллын F100% царайгаа харуулах уу? Тийм ээ. Харуулахгүй дээ л гэж бодож байлаа. Гүгүү хорооллын F100% яг одоо урагшаа гарч ирнэ үү? 아이고. Их хөөхөн харагдаж байна шүү. Сайн байна уу? Би 26 настай Хонсун Гил байна. Уулзсан тав ярьтай байна. Игцэл чарж чадахгүй нэ. Янда ил шүүгч ямархуу байсан бэ? Хамтарч үзүүлбэр үзүүлсэн шүү дээ. Том биетэйгээ адилхан сэтгэл нь бас том юм. Оролцогч нартаа тааруулах гэж их хичээж байсан. Ойлгосонд баярлалаа. Манай Шин Юнжи шүүгч нэгдүгээр шатнаас эхлээд л гүгүү хорооллын F100%-ыг үнэхээр магтаж байсан. Баллад дууг ийм сайн дуулдаг хүн анхудаа гарч ирсэнд би хувьдаа маш их баяртай байна. Их сайхан байлаа. Би нэгдүгээр шатны худал тэрийг одоо хүртэл мартаагүй. Миний хамгийн дуртай оролцогч байж чадсан. Шин Юнжи шүүгчд хэлэх зүйл байгаа юу? Чамааг их магтаж байсан шүү дээ. Яна. Нулимсэн цээлгнэж байна, сэтгэл нь хөдөлсөн бол та. Би үнэхээр одоо ч хийх зүйл ихтэй дуучин. Намайг номер 1 гэж хэлсэн нь миний хувьд үнэхээр их урам зориг өгсөн. Сайхан урмын үг байсан. Маш их баярлалаа. Шин Юнжи шүүгчийн нэрийг сонсох төдийд л эцэг эхийгээ санаж байгаа мэт нулимсаа нууцгай арчлаа. Нэгдүгээр шатанд одоо ч санаж байна. Маш сайн хүн гарч ирсэнд би ч их баяртай байсан. Цаашдаа ч гэсэн хөгжмийн замналаа үргэлжлүүлж ингэж зүрх сэтгэлтэй дуулж байгаагаа олон удаа харуулаасаа гэж хүсэж байна. Чи их сайн байсан шүү. Баярлалаа. Дэмжих болно. Хөөх. Браво! Сайхан байна шүү. Өнөөдрийн үзүүлбэрийг үзүүлээд өгөх болохоор тэргүүн байрыг аммаар байна. Арай би шигшээ үзээд байгаа юм биш үстэй. 그렇게 나를 바라봐 줘요. Их хичээж байж авчирсан хүн байгаа. Шинэ үеийн домог болсон дуучин. Манай зочин бол дуучин ая зохиогч хүн юм аа.
Бүгд найрамдах Солонгос улсын SBS телевизийн бүтээл Wayward Musician хөшигний арын дуучин. Азийн шилдэг дуу хоолой шалгаруулах энэхүү уралдаан төвшрөлгийг Монголын үндэсний олон нийтийн телевиз албан ёсны эрхтэйгээр зохион байгуулна. Азийн 13 орны шилдэг дуу хоолой төвшрөлдөх 14 стэйж насны pop, hip-hop, R&B, баллад усгалаа дуулдаг хүн бүхэнд боломж нээлттэй. Та оролцохыг хүсвэл Wayward Musician MN хаяг руу өөрийн товч танилцуулга болон 90 секундын дуулж байгаа бичлэгээ илгээгээрэй. Шилдэг 3 оролцогч бүгд найрамдах Солонгос улсад зохион байгуулагдах Азийн ялагчийн төлөөх уралдаанд оролцох эрхтэй болно. Бүртгэлийн хугацаа 2025 оны 5 дугаар сарын 12-нд дуустал. Дэлгэрэнгүй мэдээллийг 88 26 26 15 88 4 18 42